13 дугаар бүлэг. Фи авахтны худалдааны бүлгмийн эзэн Ян Чен ингэж амбардам хийсэн нь түүнд ямар нэгэн баттай итгэл найдвар байгааг илтгэн. Фэн Сюэу эхийг авахыг хүсчил байгаа бол 3 зүйлийн шидэд ямийн өгш миг олж там болон чанж уулгахад хаш хүний өвчин аяндаа иларших нь дамжиггүй. Гэхдээ эдгээр шидэд өвс гадаад ертөнцид элбэг боловч их зэрлэг талд нэн ховор үлээ. Тэрээр хэдих зүйлээ хийсэн тул цаашид хэрхэн түүнд хамаагүй. Хэрв Фэн Сюэу ямар ч үн төлөхгүйгээр эхийгээ эдгэхийг горьж байгаа бол энэ нь бүтшгүй хэрэг. Ян Чений үгийг сонсоод Фэн Сюэугийн сэтгэл баг зэрэг уужирч улаан уруулаа үл ялигнэн ялдан дуугаар Ян Чен дүү минь ингэж итгэлтэй хэлж байгаа бол би ч бас тайвширч босхно. Хэрв ээж минь би үнэхээр сайжирвал би чамд заавал талархаж өнөөдрийн борчимгүй зандаа биежлэн ирж хүсэл өчье гэлээ. Ян Чен огт яаралгүй Фэн Сюэугийн ард зогсох хүмүүсийг нүднийхэн болонгаар ширтэнгээ. Фэн ахвай, тийм сүртэй зүйл болоогүй. Таны ихтэй үзүүлэх хэлбэр сэтгэл, чин сэтгэлийн гэмшлийг чинь би харлаа. Харин таны хүсэл өчийг би зүрхэж хүлээн авч чадахгүй. Хэрэг боломжтой бол таны ард зогсож байгаа тэр хүмүүс л надаас нэг нэгээрээ уучлалт гуйчвал босох юм. Тэд таныг үнэхээр хүнддэг юм бол данц уучлалт гуйх нь тийм ч хэцүү биш үсттэй хэмээн өгүүлв. Түүний энэ үг Фэн Сюэугийн дагагчдыг тонч ивгүй байдалд оруулж архив. Хэрв Фэн Сюэугийн ээж үнэхээр итгэжчгөл тэд Ян Ченээс уучлалт гуйж таарна. Тэгвэл тэдний нүүр царай хаашаа орох вүлээ? Саяхамс түүний доромжиж байснаа одоо уучлалт гуйна гэдэг тэдний хувьд дэндүү доромжлол мэд санагдана. Гэвч хэрв уучлалт гуйхгүй бол Ян Чений хийсэнчлэн Фэн Сюэуг үнэхээр хүнддэггүй болж таарах гээд байдаг. Фэн Сюэугийн сэтгэлийг татах гэж улаарч буй тэдэнд энэ бол хүндхэн сонгогт байлаа. Ян Ченээс хэд дүү боловч Фэн Сюэу тун ухаалаг нэгэн тул түүнийг өшөөгөө авч байгааг төвөггүй ойлгов. Тэрээр зөөзөн инээмсэглэхэд нь эргэн тойрны залуусын зүрх нэгэнтээ болгох шиг боллоо. Фэн Сюэу бол үнэхээр үзэгсэнтэй бүсгүй бөгөөд Гү Миньютэй харьцуулахад илүү задгай, эрх чөлөөтэй нэгэн ажээ. Ван Юнкай Ян Ченд бууж өгөхийг хүсэхгүй байгаа тул Ян Чен чиний хийсэн үнэн байгаасаа гэж найдаж байна. Хэрв аавгыг чинь би дээрдэхгүй, бүр дордвол би чамтай хатуу тооцоо бодно шүү гэж занд хийлв. Ян Чен залхсан байдагтай. Өө, тэгвэл чи Фэн хатагтай биеийг бүү дээрдээсэ гэж хүсэж байгаа юм уу? Хэмээн хариу асуув. Тэрээр өмнөх амьдрахтаа үгээр байрдахтаа гарсан нэгэн байтал энэ хідэн ногооноороо байгаа залуусаас эмээх юм. Чи, за яах вэ Ян Чен? Чи хараарай. Фэн Сюэу цаашид юу хэлэхээ мэдэхгүй байлаа. Тэр Фэн овгийг төлөөрч чадахч Ван Юнкай бол Ван овгийн хүн тул өөр овгийн хүнд тушаал буулгаж зүрхэлсэнгүй. Тиймээс Ян Чен дүү минь, ээж минь би тунч хүнд байгаа тул би ингэж явхаас. За Фэн ахвай. Сайн яваарай. Ян Чен, чиний зүг байна гэж найдаж байна шүү. Болгоомжтой байгаарай. Түүнийг инхүү явхад араас нь занд хийсэн үгс цоврхон тэр. Ян Чен тэднийг тоосон шинжгүй мөрөө хавчхад ард нь Гү Миньё ханцуунаас нь чанга гихч натхан хин нэгэнд дээр хүлхвэ гэж айсан мэд зогсож байлаа. Хүмүүсийг явж дуусны дараа л охин цээж дүүрэн амьсгал аваад залуу эзэнт нь та чин гэж сандарсан дуугаар асуу. Үнэн дээр Ян Чен өмнөхөөсөө тис өөр болжээ. Өмнө нь тэр ийм олон хүний доромжлыг дуугүй л төвчдөг байсан. Ван авгийнханд ганц үг сүрж хийснийхээ төлөө ногоон нэлд анхны зуухаа алдаж байсан бол одоо тэр ганцаараа атлаа олон хүний өдөөс итгэр дүүрэн зоригтой тэмцэж байна. Охин түүнийг өрөвдөж байлаа. Ганц би хүн олуулаа нийлж дайрах тэдний эсрэг ямар хүчгүй харагдана вэ? Гү Миньё түүнд туслахыг хүссэн ч хил ярианы баялаг муутай тул яаж өмөрхөө мэдэхгүй байв. Залуу эзэнтэн одоо хаачих вэ? Гарт улаан жимсээ аваагүй байгаа шүү дээ. Фэн Сюэу нэгэнд татгарцсан тул одоо буцаж очиод авъя. Ян Чен гараа ардаа барин худалдааны танхим руу иргэн орлоо. Гарт улаан жимс байрандаа байхыг хараад тэрээр инээмсэглэн. Дэлгүүрийн эзэн, энэ жимсээ хідээр зарах вэ гэж шуудхан асуув. Жао Сявэн Ян Ченд дотроо өшөрхөж байв. Фэн Сюэуд энэ жимсийг өгч ая талыг нь олж чадаагүй дэ тэрээр Ян Ченийг буруутгаж байлаа. Тиймээс зарахгүй гэж хүүтнээр өгүүлв. Ян Чен нүдээ нариасхан юу гэсэн үг вэ гэхэд Жао Сявэн доохтой инээмсэглэн. Ойлгомжтой биш байна гэж юу? Энэ жимсийг өөр хэн ч авч болно. Харин Ян Чен чамд би хизээч заахгүй. Гү Миньё тисэлгүй. Хи авахтны худалдааны бүлхэм ийм байдлаар бизнес хийдэг хэрэггүй хэмээн дуу артав.
Энэ газрыг би хариуцж байгаа учраас юугаа яаж зарах нь миний хэрэг. Зарахгүй гэсэн бол зарахгүй. Чи надад яаж чадахгүй гэж Жао Сяовэн бардамна нь хашгирлаа. Ян чин түүнийг нухацтай харав. Энэ бол сая болсон явдлын үшээ авалт гэдгийг тэр ойлгож байлаа. Зарахгүй гэвэл яах вэ? Хи овогтны худалдааны бүлгэмтэй томоохон 8 хийх бодолтой байсан юмсан. Дэлгүүрийн эзэн ийм байртай байгаа бол болий доо. Миний явц. Залуу хүн минь түр хүлээ. Түүнийг яг гахаар ирэхэд танхимын гүнээс нэгэн настан хүний дуу сонсогдов. Энэхүү дуу Ян Чэний чихэнд шууд тусаж түүнийг өөрийн ирэхгүй зогсоход хүргэв. Харин Жао Сяовэн энэ дууг сонсоод бүр ч их цочирдлоо. Учир нь энэ бол тус худалдааны бүлмийн ахлагч нарын нэгнийх нь дуу байв. Ахлагчаа химэн Жао Сяовэн хүндэтгэлтэйгээр дуу алдав. Дотор өрөөнөөс 2 буурах настан гарч ирлээ. Тэд тун чингийн хувцсан байх боловч зүгээр зогсож байгаа нь л эргэн тойрноо сүрдүүлэн хүчрхэг авраа ялгаруулна. Ян Чэн ганц хараад л тэднийг хи овогтны гол шийдвэр гаргахчид болохыг тааварлав. Тэд магадгүй бие бярдаржуулах шатнаас хайлж сүнслэг тулааны шатанд хүрсэн мастеруд байх. Сүнслэг тулааны шат гэдэг бол тулааны урлагийн огт өөр төвшин бөгөөд энэ төвшөнд хүрсэн хүний хүч өмнөхөөсөө 100 дахин илүү байдаг. Их зэрлэг талын 100 овгийн дунд ийм хэмжээний хөгживтэй байж гэмээн тухайн овг оршин тогтнох үндэс нь болдог үлээ. Түүний ян овгч бай, бусад том овгуудч бай. Бүгд л ийм хүчрхэг мастеруудтай. Харин Ли овгтны 2ч мастер зэрэг гарч ирсэн нь Ян Чэнийг дайгшруулв. Жао Сяовэн айсандаа амьсгаагаач гаргаж зүрхлэхгүй, саяхан Фэн Сивэвгийн өмнө бүхэцэж байснаасаа ч илүүтэйгээр газар мөргөн яслав. Тэдний ганц үгээр түүний амь нас шидэгдэхийг тэр сайн мэднэ. Жао Сяовэн, чи овоо шүү. Манай Ли овогтны худалдааны бүлгэм хизэнээс Жао овогтой хүний үгээр бараагаа зарахгүйгээ шийддэг бочиховэ. Эсвэл энэ газрын нэрийг Жао овогтны бүлгэн болгож өөрчлөх үү гэж зүүн татын ахлагч хатуухан зэмлэв. Ахлагчаа, би яаж зүрхлэх вүлээ? Та буруу ойлгож. Би зүгээр л энэ жимсний үнийг өсгөж бүлгэндээ илүү ашиг олох гэсэн юм гэж Жао Сяовэн сандарсандаа дими донгодов. Фи овогтны дээд өвөг ахлагч нар өнөөдөр энд байхыг тэр яаж мэдэх вүлээ? Ян Чэн ирүүгээ илэн энэ бүхнийг санархан ажиглана. Жао Сяовэнийг ийм игзэгтэй мөчид үлгэр зөхиохдоо гаргуу дэмгэж тэр дотроо шоолдсов. Ахлагч Ли Юян өгүүлрэн. Жимсний асуудлыг би өөрөө шийднэ. Ян Чэн хүүмэн. Энэ гарт улаан жимсийг би чамд бэлэг болгон өгье. Харин чи манад түр саадаж бидэнтэй хідэн үг салихгүй биз? Ян Чэн өөрөө ирэхгүй сэрэмжлэв. Сүнслэг тулааны шатны эдгээр мастеруудын хувьд түүнийг ална гэдэг шаргоолж няслахтай л адил. Гэвч хэрэг тэд үнэхээр түүнийг хороохыг хүссэн бол хинд ч мэдэгдэхгүйгээр хэдийнэ дуусгаж чадах байсан тул Ян Чэн сэтгэлээ арай тайвшруулна. 2 эрхэм насны урилга миний хувьд нэр төрийн хэрэг. Миний чи гадаа хүлээж бай. Би дотор 2 ахлагчтай хідэн хундаг дар суугаад гарч ирье. Хэрв би 1 цагийн дараа гараад ирэхгүй бол чи өөрөө Ян овгийнхаа хүрээ рүү буцаарай гэв. Гүү Миньюэ түүний үгэнд их нууц тахаг анзаарсангүй. 2 хөгшин Ян Чэн рүү найрсаг хандаж байгааг л хараад "За, залуу эзэнтэн" гэж хариулв. Ян Чэн дотроо санаа алдлаа. Охин хитрхи цайлхна, гинэн ажээ. Хэрв тэр 1 цагийн дараа гарч ирэхгүй бол энэ нь түүнийг үхсний тэмдэг бөгөөд охиныг амьд үлдээхийн тулд явуулах гэж байгааг тэр яахан ойлгох хүлээ. 14-р бүлэг. Гарамгаа эмч бөгөөд анагаагч. Ян Чэн нэгэнт ирснийг сэтгэлээ амрааж, Ли овогтны 2 ахлагчийг даган тус арилжааны бүлгмийн дотоод зочдын өрөө рүү орлоо. Түүний биеэ авч яваа байдал, тайван амгалан яриа хөөрөг харсан 2 ахлагчийн нүдэнд бахархлын оч гялцсан. Өөрийн овогтны их зантай сагсуу залуусаас олж хараагүй тэрл чанарыг тэд энэ хүүгээс олж харжээ. 2 талдоор бүрнээ бодол өвгтлэн сууцгаав. Ян Чэн дүүмэн тухалдсуу химэн Ли Юян инээмсэглэн өгүүлэхэд Ян Чэн төдөө төгшин байдлаар ахлагчид та бүхэн сууцгаа. Би залуу хүн байж та нартай энэ зэрэгцэн суух зүрх зэрэг алга гэж хариулв. Тулааны ертөнцид хүчтэйгээ хүндэлж ах захын ясыг сахих нь алтан дүрэн билээ. Тэгээд ч Ли Юян босон нөгөө ахлагч нь нас сүүдэр хүч чадлын хувьд түүний урд болоод эдүгэ төрлийн алинтайж харьцуучгүй туршлагатай хүмүүс. Хэрв энэ ясыг зөрчвөл түүнийг хөнгөн хуумгаа нэгэн гэж басамжлах байв.
Янчэний асын хараатай ухаалаг байдлыг харсан Хи Юен хөхрөн инээж. Сайн байна, маш сайн байна. Янчэн дүү минь, чамтай танилцах тусам улам их таалагдах юм. Фэнс Юэвүү гэргүүлдэг залуусаас дуусах нэ, чамайг тунч сул дорой нэгэн гэдэг байсан. Гэтэл одоо харахад тийм зүйл өчүүхэн жалга гэлээ. Түүний сүрдэн төрхийг ийм тайван сүрж чадах залуус ховор гэлээ. Дээр нь даруу зан ахмадаа хүндлэх ёс нь түүнийг уламж эрхэмсэг харагдуулна. Ийм залуу өөрийнх нь овогт төрөөгүүд тэр дотроо битүүхэн халаглана. Эрхэм ахлагч минь, алдаа гаргадаггүй хүн гэж үгүй. Би өнгөрсөнд алдаж байсан ч түр зуурын ялалт ялагдал миний зүрх сэтгэлийн чөтгөр болж чадахгүй хэмээн Янчэн мэхийн өнгөлөв. Ван овогтнуудад ялагдсан чинь чамд их зүй сургажтэй. Чиний зөв, түр зуурын ялагдал юу юм бэ? Ли Юен сахлаа илбэн бахархсан харцаа огтхонч нуусангүй. Янчэн дотроо бар зэрэг тайвшрав. Энэ хоёр ахлагч түүнд муу санаагүй бололтой. Ли Юенч удалгүй ол асуудалтай орлоо. Чи сая манай арвчааны бүлгэнтэй бизнес хийх хүсэлтэй байгааг чинь дууллаа. Санахад байна л да. Чи бидэнтэй ямар арвчаа хийх гэсэн юм бэ? Янчэн хэсэг гайхснаа инээмсэглэв. Хи овогтны арвчааны бүлгэнтэй ажил хэрэг ярих бодол байсан ч ийм хурдан бүтэх байх гэж сансангүй. Ахлагчид минь, ажил хэргийн тухай ярихад яах юу байх вэ? Дараа тухтаа хэлэлцэж болно. Харин эхлээд та бүхэн намайг яах гэж дуудснаа хэлж өгнө үү? Тэгвэл миний сэтгэл амрах гээд байна. Залтай хүү шүү. Ли Юен дотноор өгүүлээд. За яах вэ? Ахмад хүний хувьд шуудхан хэлье. Сая гадаа болсон явдлыг бид хоёр анхааралтай ажиглалаа. Янчэн, чи эми мастер юм биш биз? Энэ үгийг сонсоод Янчэний зүрх түг хийж бүх зүйл тодорхой болов. Түүний нууц ил болжээ. Тэр тусмаа Ли овогтны хоёр ахлагч түүний өнөөдрийн бүтээлийг нүдээр үзсэн байж. Ийм ховрхон авьяастай хүнийг зүгээр явуулахгүй нь мэдээж. Миний өнөөдрийн хийсэн 3 юм ердөөл аз байсан байж уусна. Та хоёр намайг эми мастер гэдэгт яагаад ийм итгэвтэй байгаа юм бэ? Их цэвэрлийн 100 овогтны дунд нэг тийм мастер байдаггүй шүү дээ хэмээн Янчэн санахан асуув. Хоёр ахлагч бие биерүүгээ харц шидэгцээд Ли Юен, үнэндээ бид хоёрт эргэлзэх зүйл байсан ч хорвоо дээр боломжгүй зүйл гэж үгүй. Хэрв чи үнэхээр тийм хүн бол яах вэ? Тиймээс л чамаас хариулт авахар энд өрсөн юм. Янчэн дотроо шоолон инээмсэглэв. Хэрв тэр одоо үгүйсгвэл Фэнс Юэвүүгийн ээжийг ангаах ажлын талаар болно. Тиймээс тэрээр үннийг хэлэхээр шийдэв. Тийм ээ, би үнэхээр эми мастерын эрдэмд суралцж байгаа. Та бүхнийг энэ нууцыг минь хадгална гэж найдаж байна. Үнэндээ миний хийх гэж буй арилжаач үүнтэй холбоотой. Тэгэхээр чи үнэхээр мастер байх нэ? Хи Юен догдсондоо суудлаасаа өндөрлөв. Янчэн ирүүгээ илбэн. Яг тийм. Жилийн өмнө би нэгэн эртний ирэгдэж муудсан судар олсон юм. Тэнд эми мастерын нууц аргуудыг тэмдэглэсэн байсан. Түүний судад суусаар хамаг анхаарлаа алдаж тулааны уралгаар хөдөөсөн нь ван овогтнуудад ялагдах шалтгаан болсон хэрэг. Химэн тэрээр зохиомор түүхээ урсгав. Энэ түүх хинт ч итгэж төрүүлэх үз байлаа. Нэгэнт нууцсан задарсан тул одоо тэр ахлагчдтай энэ зэрэгцэн ярих нүртэй болов. Тэдний нүдэнд Янчэн бол бүхэл бүтэн овогтны эрдэн бөгөөд хэрв түүнд гар хүрвэл Ян овогтон амиа тавин тэмцэх нь тодорхой. Гэхдээ Ян овогтныхан өөрсдөө ч түүний энэ эрдмийг мдээгүй байгааг тэд яахан мэдвүлээ. Ийм ховор загшаан гэж байх уу? Хи Юен гайхширлаа барьж чадсангүй. Ийм содар олцсон нь их зүйлийн 100 овогтны хувьд түүхэн үйл явдал юм. Би өнөөдөр Ли овогтны арилжааны бүлгэнд энэхүү эми мастерын анхан шатны арга барилтай холбоотой бизнес хийхээр ирсэн юм гэж Янчэн нэмж хэлв. Үүнийг сонсоод Ли Юен Янчэний гараас шүүрэн авахд бэлэн болов. Эми мастерын анхан шатны арга барил. Энэ бол ямар ч мастергүй аслагдсан нутагт үнэлж баршгүй эрдэн билээ. Янчэн үүнийгээ тэдэнтэй хуваалцахад бэлэн байгаа гэж үү? Хи Юен догтлоо дарахыг хичээх боловч хажууд суух нөгөө ахлагчийн нүд хэдийн шуналтайгаар гялзаж эхлэв. Янчэн дотроо инээж байлаа. Кирээр үнэхээр л энэ арга барилаа ашиглаж хэрэгцээд нөөцөө олж авах бодолтой байсан юм. Эми мастер гэдэг бол хүн ардыг ангаахын тулд төрдөг үлээ. Их зүйлд ийм эрдэн түгээх нь буян болох үз. Мэдээж энэ эрдмийг эзэмших нь амаргүй. Кирээр арга барилыг нь зааж өгч болохч чин сэтгэлээсээ суралцахгүй бол 10 жил зүтгээд ч үр дүнд хүрэхгүй. Янчэн, дүү минь, чи үнэхээр үүнийгээ манай овогтой хуваацах хэрэггүй. Хэрв тийм бол манай арилжааны бүлгэн чамд ямар ч эд эрдэнэ сүнслэг чулууг харамлахгүй шүү. Хи ахлагчийн ийм үгийг сонсоод санаа амарлаа гэж Янчэн хэлээд. Гэвч энэ арга барил тун яриухтай. Би судар уншиж сурсныхаа дараа овогтны ахлагч нарын тушаалаар түүний шатаасан юм.
Харин бүх заавар миний толгойд бий. Хэрв та нар хүсвэл надад хоосон хаш судар өгчих, би тэмдэглээд өгье. Хи юуян яаран сандран хоосон судар авчирч өгөв. Ян Чен биер авч судар дээр тэмдэглэж эхэллээ. Юун эми мастрын анхан шатны арга барил. Энэ бүхэн түүний толгой доторх асар их мэдлэгийн өчүүхэн хэсэг үлээ. Түүний мэдлэг дэлхийн ямар ч судраас үнэтэй. Их зүйлийн энэ хүмүүсийг хуурах нь түүний хувьд хүүхдийн тоглоом мэт хялбар байлаа. Ян Чен хэдэн 10 мөр үндсэн мэдлэгийг бичив. Хэдийгээр дутууд улмагч энэ нь Ли овгтнуудад эм найруулах ихний алхмыг ойлгоход хангалттай байв. Гэхдээ үүнийг амьдралд хэрэгжүүлэхэд асар их цаг хугацаа, авьяас бэлэг шаардлагатай. Тэр харамсандаа биш, харин эми мастер болно гэдэг тэнгэрт мацхтай адил хэцүү зүйл билээ. Ахлагчид минь үзэж болно хэмээн Ян Чен судраа сунгав. Ли Юян судар руу шунан дайрч унших тусам нүдэн сэргэж баярлсандаа нүүрэн гэрэлтэнэ. Би их зэлээр аялж явахдаа эмийн мастер хүн ангааж байхыг харсан. Бас зарим нэг үндсэн ойлголтыг нь сонсож байсан юм. Ян Чен дүүгийн бичсэн зүйл тэдгээрээс өчүүхэн ч зөрөхгүй байна. Чи ганцхан жилийн дотор ийм төвшөнд хүрнэ гэдэг үнэхээр ховорхон авьяас юм да хэмээн Ли Юян шагшин өгүүлв. Ян Чен шиг ийм хүнтэй заавал нөхөрлөх ёстойг тэр одоо л бүрэн ухаарчээ. Эмийн судар үнтэйж бэлэн эмийн мастер гэдэг түүнээс ч хавьгүй илүү эрдэн билээ. Түүнийг сууд ухаантан гэдэг үгч тодорхойлж чадамгүй санагдана. 15 дугаар бүлэг. Би биеэ хүнддэг хүй. 1. Яг энэ мөчид Ли Юян бүхнийг тунгаан ярилцуулсны эцэст эм баригчийн анхан шатны нууцыг хүлээн авч Ян Чен дүү минь надад ийн итгэж байхад би ч бас гар татаж харамсаад яах вэ? Би энэхүү нууц бичвэрийг товчхон гүйлгийж харлаа. Гарцаагүй жинхэнэ их байна. Харин чи энэ арьжааны хариуд юу хүсэж байгаагаа хэлнэ үү хэмээв. Ян Чен инээмсэглэн надад хэдэн 10 төрлийн сүнслэг эмийн ургамал нөөц хэрэгтэй байна. Тоо хэмжээ нь нилээд их байж магадгүй. Гэхдээ Ли овгтын худалдааны бүлэг үүнийг гардаж чадна гэдэгт итгэхтэй байна. Би үндэслэлгүй зүйл нэхэх бодолгүй байгаа. Гэвч энэхүү эм баригчийн анхан шатын нууц үнэхээр ховор нандин эд. Үүнийг аригчих зөвшөөрлийг би овгийнхаа ахлагчдаас авсан юм. Хоёр илхэм үүнийг ойлгох нь бизээ гэлээ. Ян Чен овгийнхаа ахлагчдыг зориуд дурдсан нь цаана Ян овгтын хүч нөлөөгөөр бамбаа хийж буй хэрэг байв. Ли Юян. Ян Чен дүү минь дэндүү даруй заглаж байна. Манай Ли овгтын худалдааны бүлэг их зүйлдөө хамгийн шилтгэн биш ч гэлээ. Чиний болон овгийн ахлагчдын чинь хүсэлтийг биелүүлэхэд тийм ч хэцүү зүйл биш байхаа гэв. Үүнийг сонсоод Ян Чен сэтгэл хангалуун толгой дохиж өөрт хэрэгтэй байгаа сүнслэг эмийн ургамлуудын жагсаалтыг гаргаж өглөө. Хэдэн 10 төрлийн эмийн ургамлын нэрийг сонсоод Ли Юян ирэхгүй дотроо цочирдов. Эдгээр нь бүгд ховор нандин зүйлс боловч Ли овгтын чадал хүрхүүцээж. Ян Ченийг урдаас бэлтгэлтэй ирснийг үүнээс харж болохоор байлаа. Эдгээр нөөцийг бүрдүүлэх нь Ли овгтын худалдааны бүлэгт чамгүй гарцтай байсан ч ашиг тусыг нь бодон Ли Юян татгалцсангүй. Тэрээр удалгүй. За яах вэ? Ян Чен дүүгийн хүссэн зүйлс манай худалдааны бүлэгт байгаа. Гэхдээ бүгдийг нь цуглуулахад багахан хугацаа орно. Хэрв чи бидэнд итгэж байвал 7 хоногийн дотор бид эдгээр нөөцийг биечлэн овгийн чинь өргөөнд хүргэж өгье хэмээн шулуухан хэлв. Ян Чен нөөц баялахаа шууд авч чадаагүйдээ бар зэрэг дурамчхан байсан ч үүнийгээ гаднаа гаргасангүй. Тэрээр инээмсэглэн хоёр илхэмд баярлалаа. Ли овгтын худалдааны бүлгийн нэр хүндэд би итгэж байна гэв. Ли Юян хөхрөн инээж тэгвэл арилжаа төхрөө бүтлээ. Ян Чен дүү жаахан саатаж бидэнтэй хөөрөгдөх үү хэмээн урахад Ян Чен та бүхний найрсаг урилгыг хүлээн авч чадахгүйдээ хүрцэлжээ. Шивгч нь минь гадаа хүлээж байгаа. Түүнийг удаан хүлээлгэхийг хүсэхгүй байна гэлээ. Тэрээр өөрийнх нь амнаас ховь заяаг шийдэх чадaltaй энэ хоёр хүнтэй дэндүү удаан байхыг хүссэнгүй. Тэрээр ээлдгээр татхазаад явхаар зэхв. Ли Юян түүнийг албацсангүй. Суудлаасаа босож Ян Чен дүүг би өөрөө үдэж өгье гэлээ. Ян Чен гал улаан жимс болон Ли овгтын амхтыг авснаар Гү Минюгийн хамт тэндээс гарлаа. Түүнийг явахыг харж байсан Ли Юян болон Ли овгтын хоёр ахлагч гүн бодолд ахтав. Ах минь тэр хүү арайд хитэрсэн зүйл нэхээгүй гэж юу? Тийм их нөөц. Манай худалдааны бүлгийг дампууруулахгүй ч ховор нандин зүйлсийг маань баггүй хоослох нь хэмээн Ли Юяны хажууд байсан түүний дүү Ли Юрэн хэлв. Ли Юян инээмсэглэн тэр хүү бидэнд эм баригчийн анхан шатны нууцыг өгсөн шүү дээ гэхэд Ли Юрэн үннийг хэлэхэд тэр бичвэр хэдий үнэтэйч хүүгийн туршлаад мэдлэг дулмаг байгаа нь ихт байна. Тэр үнийгээ урдчлаад өгчлөө. Бидэнд түүнтэй заавар тэрж их наймагцах хэрэг байсан гэж юу хэмээн Ли Юяны хандлаад дурамчхан байв. Түүнийхээр бол би бэлдэржуулах нэгдүгээр шатанд байгаа жаал хүүд ийм найрсаг хандах нь хэтэрсэн хэрэг байлаа.
Ли Юян санаа алдан. Дүү минь, чи зөвхөн өнгөн талыг нь харж байна. Энэ хүү харахад гинэн мэд боловч үнэндээ тунч зартай нэгэн. Тэр үнэхээр Эмбергчийн нууцыг бүрэн ихээр нүгсэн гэж чи бодож байна уу? Тийм ээ, тэр өгсөн. Гэхдээ өгүүлбэр догол мөр бүрийг нь ажвал зарим нэг зангилаа нууц үгсийг дутуу орхисон байна. Тэр жаал яа харахгүй хідэн хүзэр нууж үлдсэн байна гэв. Тэр биднэр тоглож зүрхлээ юу? Тоглохч гэжтэй. Тийндээж тулаагүй. Тэр Эмбергчийн нууцыг өгсөн нь үнэн. Гэхдээ бүрэн ихийг нь биш. Ихтэл 3-1-ийг нь өгсөн бололтой. Химэн Ли Юян сахлаа илбв. 3-1-ийг гинэ. Ах минь, тэгсэн атлаа чи түүний ийм их хүсэлтийг зөвшөөрөд байгаа юм уу? Ли Юрэн дайхаж хоцров. Ли Юян баг зэрэг бухимдан. Дүү минь, чи үнийг л ойлгохгүй байна. Бодоод үзтээ. Ян овогтон Эмбергчийн нууцыг бидэнтэй арилжиж байна гэдэг тэдний хувьд аль хэдийн амаргүй шийдвэр байсан. Гол нь Эмбергчийн техниктэй биш юм. Тэр хүү нууц бичвэрийг бүрэн ихээр нүгсэн ч гэсэн бид үнийг сурч чадах болов? Үннийг хэлэхэд Эмбергчийн замд орох тун хэцүү. Дөнгөж эхлэх нь ч хүнд байдаг, бүрэн эзэмшин гэдэг бүрч бүтишгүй. Хэрв сурахад тийм амар байсан бол Ян овогт Ян чинээс өөр Эмбергч төрлөө гэж чи дуусна уу? Үгүй, нэгч байхгүй. Тэгэхээр зөвхөн Ян чин л үнийг сурч чадсан гэсэн үг. Ли Юрэн итгэж ядан. Эмбергчийн техникийг сурах үнэхээр тийм хэцүү гэж үү? Химэн асуулаа. Ли Юян палроос ихсэрнэ. Сурахад хэцүү, түүнээс ч 7 дор. Хэрв тийм амар байсан бол манай их цүлийн 100 овогт нэг ч Эмбергч байхгүй байх уу? Их цүлийг орхин явж их хур заяатай учирсан хүмүүсийн тухай чи сонсоогүй юу? Хэдэн зуун жилийн өмнө их цүлд нэг Эмбергч байсан юм. Гэвч тэр Эмбергчийн авгаас 2 дахь Эмбергч хизээж төрөөгүй. Энэ юуг хэлж байна вэ? Эмбергч болоход төрөлхийн авьяас бэлэг, туйлын хатуу шаардагддаг. Энэ бол зүгээр л хүссэн хүн бүрийн сурдаг зүйл биш. Тэрээр цааш нь түүнийг тал засаж байгаагийн учир нь ирээдүйд тэр олон авгийн хувьд гол хүн болох бөгөөд Ян авгтан түүнийг нүдний цэцгийн мэт хайрлах болно. Хэрв бид одооноос түүнтэй сайн харилцаа тогтоовол хожим гэмтэж бэртэх үедээ түүний тосгонч хэрэг болно. Тийм үед эдгээр хідэн эмийн урмал юу юм бэ? Сүнслэг тулааны шатанд байгаа бидэн шиг хүмүүст бэртэл гэмтэл хамгийн аюултай байдаг гэдгийг санаж яв гэв. Ли Юрэн сая нэг ухаарлагч. Ах минь, та үнэхээр холын хараатай хүн юм. Тэгвэл Жао Сяовэн Ян чинийг Эмбергч гэдэг нь арь хэдийн батлагдсан. Тэр миний нүдийг хуурч чадна гэж би бодохгүй байна. Нэг Эмбергч, өөр айлын нэг хаарахч. Аль нь илүү үнцэнтэй вэ гэдгийг чи ойлгож байгаа байлгүй? Үүнийг чи өөрөө зохицуул. Дараагийн удаа Ян чин дүүг манай танхимд ирэхэд эвгүй байдалд оруулж болохгүй шүү. Би бие хүндэтгэх нь харилцан байх ёстой зүйл. Химэн Ли Юэн товч бөгөөд тодорхой хэллээ. За ах минь, би ойлголоо гэж Ли Юрэн хэлээд уруулаад олов. Кит танхимд ярилцаж байхыг Жао Сяовэн сонсохгүй байна гэж үгүй. Ли авгтын ахлагчид түүнээс юугаач нуусангүй. Ли Юрэн түүн рүү дөхөж очоод хүүтнэр инээмсэглэн Жао Сяовэн чи үнэхээр Ли авгтын худалдааны бүлгийг өөрийнхөө юм шиг санаа юу? Ахын минь хэлхийг сонссон биз? Одоохон эндээс танил үгүй бол чи харамсах болно шүү гэв. Үгүй ээ, гуйж байна. Ингэж болохгүй. Ахлагч минь, би энэ дэлгүүрийн ажилдаа түшиглэж амьдардаг. Ян чин бол зүгээр л хинч биш шүү дээ. Яагаад түүнээс болж намайг хөөж байгаа юм бэ? Би олон жил зүтгэсэн шүү дээ. Химэн Жао Сяовэн нүдэндээ нулимс цэдгнүүлэн гуйлаа. Ли Юрэн хүүднэр хүрхэрч чиний нүдэнд Эмбергч хүн хинч биш харагдаж байна уу? Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Тонил үгүй бол өөрөө ч өнхөрч чадахгүй болно шүү гэлээ. Жао Сяовэний зүрх зүсэгдэж цөхрөл давтав. Ли Юрэнийг тоглоогүйг тэр мэдэж байлаа. Ли авгтынх нь түүнийг үнэхээр хөөх гэж байна. Хэрэгцээгүй амтан гэж бодсон хүн нь нүд ирэмхийн зуур түүний ирээдүг шийдэн гэж тэр яаж мэдэх вүлээ? Энэ үед Ян чин аль хэдийн Ян авгтандаа иргэн ирсэн байлаа. Ли авгтынхан өөрт нь тар засгаа төлөгдөж байгааг тэр мэдсэнгүй. Одоо түүний бодол зөвхөн хүндийн хүчний үрэл эргэлдэнэ. Гартаа гал улаан жимстэй болсон тул бие бэлдэржүүлэх 2 дугаар шатанд төвөггүй хүрэх нь тодорхой болов. Насанд хүрэхстийн яслалд өхөж байсан тул Ян чин анхааралаа сулруулж болохгүй байл. Тэрхүү яслал дээр гялцах нь түүний хувьд амин чухал хэрэг. Бие бэлдэржүүлэх 2 дугаар шат бол ердөөл бусдыг алмайруулах суурин юм. Ян авгтынхан дунд Ян хиний эм найруулах чадвар хамгийн хүчтэй боловч тулааны урлаг нь дунд зэрэг байв. Тулаан болон эм найруулахыг хослуулсан тул тэрээр суудны ардрыг хүртсэн бит. Гэвч Ян авгт тулааны чадвараараа түүнээс хавьгүй илүү хүмүүс цөөнгүй. Зарим нь бие бэлдэржүүлэх 3 дугаар шатанд бүр 4 дугаар шатанд хүрсэн хүмүүс ч бий.
Ян чинь хэрхэвч хайнга хандаж болохгүй. Түүний давуу тал бол эм найруулга болон нөөц баялагийг ашиглах чадвар юм. Тэрээр эдгээр давуу талаа төгс ашиглах ёстой. Ли авгтын нөөц шууд ирэхгүй байгаа нь харамсалтай. Хэрв тэдгээр ургамсыг авсан бол төгс эмийн угаал үлдэхгүй ч ядаж 30% нь хүргэж болох байлаа. Химэн Ян чинь өөртөө шивнэв. Их цэвлийн 100 авгийн хувьд нөөц баялаг туйлын ховор. Сүнслэг тулааны шатанд орохоос өмнө төгс эмийн угаал үлдэх нь зөвхөн хувь заяаны хэрэг юм. Гадаад ертөнцид зөвхөн томоохон урсгал сургуулиуд л ийм тансаглалыг эдлэх чадaltaй байдаг. За, хүндийн хүчний үрэл найруулж эхлэе. Химэн Ян чиний нүд гэрэлтлээ. Тэрээр цаг алдалгүй бэлтгэсэн материалуудаа нэг нэгээр нь 100-ндаа хийв. Гал удаан жимсийг үндсэн орцоор бусад туслах урамтуудын хамт хийж гал хянах мод дөрвцэн аслаа. Ахайтан та ичээв химэн гүү минивэ Ян цайдыг хараад аз холоос дуудлаа. Та эдгээр өдрүүдэд хаагуур явж байваа. Ян цайдээ хаа нэгтээс иржээ. Хормон хид хідэн газар урагдж нүүр нь тоос шороо босон байх нь ямар ч ихс дээдсийн хатагтай шинжгүй харагдана. Гэвч ойртоод харуул тэр гартаа хідэн галуу барьсан байв. Ян цайдээ шүдэ гарганы нээж. Баавэр маань галууны маханд хамгийн дуртай. Сүүлийн удаа манайх дуусчихсан болохоор би араатны ууланд очиж хидийг агнаж ирлээ. Энэ галуунуудыг хараач. Ямар тарган гэж гив. Мэдээж түүний Баавэр гэж нэрлэж буй хүн бол Ян чин юм. Гүү минивэ үзэсгэлэнт нүдэ анивчин санаа зовонгүй. Ахайтан минь араатны уул маш аюуртай гэж дуусан. Гэхэд Ян цайдээ. Баавэр минь галууны маханд дуртай байхад аюуртай байх нь ямар хамаа байна. Хичнээн аюуртай байсан ч би явхас болно. Гээд Ян чиний баяртай царайг төсөөлөн галууны махыг баяртайлан имрэв. Нэрэ Баавэр одоо юу хийж байна? Залуу эзэн. Сүүлийн өдрүүдэд өрөөндөө бөгж байна. Тулааны урлаглаар хичээллэж би бэлтрээ хөгжүүлж байгаа гэсэн. Химэн гүү минивэ болгоомжтой хэлээд. Ахайтан минь залуу эзэн энэ удаад үнэхээр ухаан суусан юм шиг байна. Түүнийг хараад би хүртэл биширч байна. Түүний дагахад сэтгэл амгалан түшигтэй санагддаг болсон гэлээ. Ян цайдээ хэсэг зуур гүлдрэн зогссоноо. Хэд хоног бүгүү гэж асуулаа. 3 хоног боллоо. Өрөөнөөсөө огт гарсангүй. Би залуу эзнийг үсэж байгаа болов уу гэж санаа зовоод цонхныхан доор чимээгүйхэн хоол тавьсан ч тэр гар хүрсэнгүй гив. Ян цайдээ хэсэг зуур тунгаан буцсноо. Гонсайсан өнгөөр. Өөр юу ч битгээр гэлээ. Ахайтан минь яасан бэ? Баавэрийг маань тулааны урлагаар хичээллэж завд зүудэрч байгааг бодохоор л уйлмар санагдах юм. Идэж уухгүй 3 хоног хичээллэх ямар хэрэг байна? Түүний өмнөөс их чинь хийж болдогч болоосай. Гээд Ян цайдээ хаанаас ч юм бэ? Гар тогооны хутаг гаргаж ирээд за эхлээд эдгээр галууга янзлая. Үгүй бол дотор давчтаад байна гив.